Монгол улсын хүн ам 1962 онд 1 саяд хүрсэн. За 1988 онд 2 сая болсон. 2015 онд бид 3 сая дахь иргэнээ хүлээж авсан байна. Өнөөдөр 3 сая 120 мянгад хүрсэн тоо мэдээлэл байна. Хүн ам орон сууцны 2015 оны завсрын тоолгын үр дүнд суурилан тооцсон хүн амын хитийн шинжилсэн тооцоогоор Монгол улсын хүн ам 2020 онд 3 сая 360 мянган хүн болох бөгөөд 2031 онд 4 сая дахь хүнээ хүлээж авна гэсэн тооцоолол гарсан байна. За хүн амын төрөлт өсөлтийн ерөнхий чиг хандлага нь улс орны нийгэм эдийн засгийн байдал, ялангуяа эрүүлэг хамгаалах салбартаа бол нягт уялдаатай байдаг. Ард түмний эрүүл мэнд аж байдлын төвшин сайжрах үйл явц бол үүнд их нөлөөлдөг. Түүнчлэн хүн амын боловсрал, ажил эрхлэлтийн төвшин ихээхэн хамаатай. Хүн амын тоо, төрөлтийн төвшин нэмэгдэх, жирэмслэлтийн тоо өсөх зэрэг нь гэр бүл төлөвлөлттэй зайлшгүй холбоотой. Гэр бүл төлөвлөлт нь хувь хүн болоод хосуудын хүссэн тооныхоо хүүхдийг төлөвлөж төрүүлэх, за төрөлт хоорондын зайг зохицуулах, за жирэмслэлтээс хамгаалах боломжуудыг бас олгодог байна. Эмэгтэй хүн жирэмслэхээ хязгаарлах, за жирэмслэлт хоорондын зайгаа зохицуулах чадвар нь түүний эрүүл мэнд, сайн байдал болоод жирэмслэлтийн үр дүнд маш чухал нөлөөтэй байдаг. 1994 онд дэлхийн улс орнууд Каир хотноо хуралдаж хүн ам ба хөгжил олон улсын баг хурал хийсэн байгаа. Энэхүү хурлаар нөхөн урчхуйн эрхийг хүний нэг чухал эрхээ гэж үзсэн байдаг. Уг эрхийн хүрээнд хосууд хідэн хүүхэдтэй болох, хүүхэд хоорондын зайг чөлөөтэй шийдэх эрхийг олгосон. Тунхагласан гэсэн үг. Хосууд энэхүү эрхээ хэрэгжүүлэхийн тулд гэр бүлээ төлөвлөхөд шаардлагатай арга хэрэгсэл болон мэдээлэлээр хангагдах эрхтэй бөгөөд улс орнуудын засгийн газрууд ил хэрэгцээг хүн амдаа аль болох хямд үнээр хөргөх үүргийг олон улсын түвшинд хүлээсэн болно. Монгол улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлогод гэр бүл нь хүний амьдралын анхдагч орчин, нийгмийн үндсэн нэгж гэж үзэж түүний хөгжлийн тухай асуудлыг төрийн бодлогын төвд байлгана гэж зааснаас гадна хүний нөхөн урчхуйн эрхийг хүндэтгсэн чөлөөт сонголт бүхий зохилттой төрөлтийг дэмжиж, өвчлөл, нас баралтыг бууруулах замаар хүн амын тогтвортой өсөлтийг хангана гэсэн байдаг. Монголчууд бидний хувьд нийт хүн амын 67% нь 15-аас 64 насны хүмүүс байдаг. Залуу эдэр насны хүн ам энэ таатай цаг үед гэр бүл төлөвлөлтийн талаар зөв бодлого хэрэгжүүлж чадвал зохистой хөрөнгө оруулж, хүн ам зүйн цонхын энэ үеийг хүн ам зүйн цонх гэж үздэг. Энэ давуу талыг эргээр ашиглаж хүн амын тоогоо тогтвортой өсгөх боломж бүрдсэн байгаамаа. Энэ нь улс орны эдийн засаг дээшлэн хөгжих суурь үндсийг бүрдүүлэхэд эерэг нөлөөтэй. Хүн ам зүйн ачаалал буюу хөдөлмөрийн насны 100 хүнд ногдох эдийн засгийн хараат хүн ам буюу хүүхэд өндөр насны тоо өнөөдөр 49 байна. Энэ нь энгийнээр хэлэх юм бол хөдөлмөр эрхлэх насны 2 хүн тутамд 1 хараат хүн байна гэсэн үг. Хүн ам зүйн ачаалал цаашид багаар өсөж 2040 он гэхэд 60 болно гэсэн тооцоолол гаргасан байгаа. 2013 онд үндэсний хэмжээнд явуулсан нийгмийн үзүүлэлтийн төвөр судалгааны үр дүнгээр гэр бүл төлөвлөлтийн арга хэрэгслийн үр дүнтэй ашиглах хүн амын эзлэх хувь нь 54.6% гэж гарсан. Гэр бүл төлөвлөлтийн хангагдаагүй хэрэгцээтэй хүн ам 16%-ийг эзэлж байгаа бол 15-аас 19 насны охтуудын дунд гэр бүл төлөвлөлтийн хангагдаагүй хэрэгцээ нь бол 36% байна гэсэн үг. Монгол улсын хүн ам нэн ялангуяа хот суурин газрын өсвөр үеийнхэн, шилжин суурьшигчид болон залуучуудын гэр бүл төлөвлөлтийн хангагдаагүй хэрэгцээнд бол төр засгаас нэн шаардлагатай анхаарах ёстой. Хөгжлийн түншүүдийн зүгээс анхаарах шаардлагатай байгаа. Энэ нь бол гэр бүл төлөвлөлтийн үйлчилгээний нөхцөл байдлын дүн шинжилгээ тод томруунаар харуулсан байгаа. Мөн түүнчлэн сүүлийн үед нэмэгдээд байгаа үр хөндлөлтийн тоон статистик бол үүнтэй шууд холбоотой байгаамаа. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын засгийн газраас
нөхөн өрчгийн эрүүл мэндийн 4 удаагийн үндэсний хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, за эмэгтэй, эрэгтэйчүүд, өсвөр насныханд нөхөн өрчгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тэгш хүртээмжтэй үзүүлж, хүн амын доктортой өсөлтийг дэмжих замаар Монгол хүний хөгжлийг хангах таатай орчин бүрдүүлэхээр зорилт тавин ажиллаж байгаа. Аливаа бодлого хөтөлбөр боловсруулах, тэдгээрийн хэрэгжилтийг үнэлэхэд үнэн бодиттой статистик тоон мэдээллүүд бол туйлын чухал байдаг. Монгол улсын үндэсний статистикийн хороо нь 1998 оноос хойш нөхөн өрчгийн эрүүл мэндийн үндэсний судалгааг тогтмол давтамжтайгаар явуулж, өнөө хүртэл 4 удаагийн судалгаа хийсэн байна. Үүнд нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сангийн хувь нэмэр, техник эдийн засгийн тусалцаа хамгийн их байсан нь одоо бид талархлаа илэрхийлж энэ дашрамыг бас онцлон тэмдэглэе. Монгол улсын хүн амын доктортой өсөлтийг хангаж хүн ардаа урт удаан эрүүл энх бүтээлчээр амьдрах, хөгжих таатай орчинг бүрдүүлэх, хувь хүн болоод гэр бүлийн амьдралын чанарыг дээшлүүлэх нь Монгол улсын төр засгаас хүн амын талаар авч хэрэгжүүлэх цогц бодлогын үндсэн зорилго болно.